зам байдаг. Уран ачсан галт тэрэг Томскотын дундуур гараад цаашаа Северскотын Томск 7 гэдэг атомын байгууламжид очино. Оросын бусад атомын байгууламжуудын адил Томскч гэсэн гадаадын хүмүүст хориотой хот юм. За энэ бол Северскотын Томск 7 гэдэг хамгийн нууц үйлдвэр байна. Тийм ээ. Хэд орчим хүн амтай, ойролцоогоор 125 мянга. Хотын гадуур тойруулаад өргөстэй төмөр торон хашаатай гэлөө. Тийм ээ, хотыг тойрно, бас Сибирийн химийн комбинатыг бас тойрно. Тэрнээс гадна бас харуул манаатай. Энэ хаалттай хотод Францын уран дахин боловсруулалтанд орно. Харин биднийг тийш нь оруулахгүй. Оросууд 90-ад оноос энэ ажиллагааг эхэлсэн. Тэр үед Оросууд өөрсдийнхөө атомын байгууламжуудаа ажилуулах, ажилчдаа цалин хөс тавьж чадахгүй төрснөөс энэ ажлыг хийх болсон юм. Тиймээс засгийн газар цөмийн үйлдвэрлэл гадаадын шатсан түш импортлохоор болсон юм. Ингэж цөмийн хаягдал цацраг идэвхт байдас оруулж ирснээр нийгмийн зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм. Die Entwicklung dieses Handels mit Atommüll und radioaktiven Stoffen hat starken Widerstand hervorgerufen. Александр Дэйв бол Томскотоос сонгогдсон дуумагийн гишүүн. Энэ асуудлын хувьд улс төрчид ямар эрх мэдэлтэй байдаг вэ? Бид энэ асуудлаараа санал бодлоо илэрхийлж болно. Тэрнээс шийдвэр гаргах эрхгүй. Би бол зөвхөн энэ бүс нутгийн төлөөлөгч. Тэрч байтугай бидэнд ч гэсэн улсын нууц гэдэг нэрийн дор ямар ч мэдээлэл ирдэггүй. Миний мэдээлэл албан ёсны сонин хэвлэлээс л авдаг. Энэ байдлыг та юу гэж үзэж байна? Миний бодлоор бол энэ ямар ч байсан хэвийн байж болохгүй зүйл. Энэ ард иргэдийн итгэл найдварыг алдаг дууссан. Франц, Оросын хамтын ажиллагаанд муугар нөлөөлсөн асуудал болсон. Ингэж нууцсан бодлого явуулж байгаа нь Францын цөмийн хаягдлыг энд авчирч байна л гэж хүмүүст ойлгуулж байгаа юм шүү дээ. Мэдээж Томск хотын иргэдийг баярлуулахаар зүйл биш. Засгийн газрын агентлагууд цөмийн хэргийн газруудад цөмийн хаягдал оруулж ирснээр маш том панц хийж байна. Орос улс ийм гэрээг хийх нь зүй ёсгүй асуудал гэж би энийг үзэж байгаа. Ich finde das absolut nicht richtig und meine, dass Russland solche Verträge nicht abschließen sollte. 1990 оноос хойш 100 мянган тонн Францын дахин боловсруулалтаас хаягдал болон гарсан уран энэ замыг туулж байна. Тэд тэгээд хаачдаг хэрэггүй. Тэр галт тэрэгнүүд контейнерууд ингэж яваад цэргийн батальоны хөргөх зах мөхгүүд энд байна. Тийм багаж. Тийм ээ. Okay, this is the military reactor plant with the cooling towers. Oh, what's this? Энэ юу вэ? Энэ их чухал. Уран дексафлорид очсон контейнерууд энэ химийн заводын талбай дээр байрлаж байгаа юм баггүй юу? Сайн хараарай. Контейнер? Тийм ээ, энийг хардаг. Контейнерууд нь 10 метрийн урттай. Сателлитийн зурган дээр харагдана. Бид нэр одоо энэ контейнеруудад үнэхээр уран байгаа гэдгийг батлах баримт олох хэрэгтэй байна. Wir wollen die Bestätigung, dass es sich wirklich um Uran handelt und Einzelheiten über die Aktivität der Anlage erfahren. Францын сэтгүүлчид ирж хэд байна. Уулзаж болох уу? Алексей биднийг хариуцах хүмүүстэй уулзуулах гэж нэлээд хичээсэн. Бид Францын сэтгүүлчидтэй явж байна. Францын TV5 сувгаас, Герман Францын RT сувгаас, телевизийн сэтгүүлчид, тийм ээ. Тийм. Ингээд Томскотын цөмийн аюулгүй байдлыг хангах хэрэг эрхлэх газрын дарга Юрий Супков биднийг хүлээж авахар боллоо.
Бид нар Томск руу орох ирэхгүй, тийм болохоор энэ хэдэн зургийг тайлбарлаж өгөхийг танаас хүсэж байна. Тийм ээ. За энэ бол Северекс хот байна. Энэ тэр хадгалах тал байна. Тийм ээ. Энэ уран гексафлоридтай савнууд. Ja, dort werden die Behälter mit dem Uranhexafluorid gelagert. Ингээд ил байж байгаа нь аюултай биш гэж үү? Аюултай байсан бол арай ингээд ил байхгүй л байх л да. Тэгвэл байгаль орчин хүмүүсийн эрүүл мэнд ямар ч аюул орохгүй гэсэн үг үү? Үгүй ээ, энэ зүгээр яахчгүй. Сав нь битүү юм чинь. Гайвал харин онгоц унаад Чингэлэг дээр унтнуулаа харин хортой үйл үүснэ. Гэхдээ энэ чинь хотоос холдуу газар шүү дээ. Манайх чинь том нутаг орн шүү дээ. Энэ хэдэн цав байгаа хэдхэн гектар газар бол биднийг нэг их зов авахгүй л дээ. Тэгвэл Францаас ирдэг урааныг яах вэ? Савнаас нь гаргаж зохих байдалд нь оруулаад дараа нь Сибирийн химийн комбинатад очиж өөр савнд орно шүү дээ. Түүнээс цөмийн реакторын савханцар үйлдвэрлэх уран 235 болгон баяжуулна. Энэ нь хатуу буюу эсвэл уран гексафлуид шингэн хэлбэрээр ирсэн савндаа хийгээд Франц руу буцаадаг. Тэгвэл Францаас ирсэн материал 100% буцаад Франц явдаг гэсэн үг үү? Яалаа гэж дээ. 80-аас дээш хувь нь ашигласан үлдэгдэл уран энд үлдэнэ. Энэ уран гексафлуид Сибирийн химийн заводын хашаанд хураалгастай байгаа. Энэ бол бидний хайж байсан мэдээлэл байлаа. Франц улс өчнөн тонн ашигласан ураанаа Сибирт үлдээж байна. Энэ бол атомын хог хаягдлын нэг хэлбэр бөгөөд түүнийг зориулалтын нөхцөлд хадгалж хариуцаж шалгаж байх ёстой зүйл. Бид буцаад Францын EDF-с Оросоос олдсон мэдээллийн талаар лавлан асуухад тэд хүлээн зөвшөөрөхөд хүрсэн юм. Дахин боловсруулах үйлдвэрээс хаягдл болон гарсан урааныг Сибирт дахиж боловсруулалтанд оруулахад бүх материалын 90% нь хаягдл болон үлддэг бөгөөд энэ нь Оросын холбооны улсын өмч болдог. Дахин боловсруулалт гэдгээс 90% материал ингэж хог болон үлддэг байна. Өөрөөр хэлбэл зөвхөн 10% материал дахин ашиглагдана. Аревагийн мэдээлж байгаа 96% нөхөн сэргээгдэх эрчим хүч гэдгээс хол зөрүүтэй байна. Маш бага хэмжээний дахин боловсруулалтын төлөө аваар ослын эрсдэлтэй тээвэрлэлт хийж байгаль орчныг бохирдуулж байгаа энэ дахин боловсруулалт бол маш асуудалтай үйлдэл юм. Дэлхий дээр Франц, Англи, Япон гэсэн 3 улс л үүнийг хийж байгаа. Die Entscheidung für die Wiederaufarbeitung ist also fragwürdig. Nur 3 Länder weltweit verfahren so: Frankreich, England und Japan. Гэхдээ бусд нь цөмийн хог хаягдлын асуудлаа шийдчихсэн юм биш л дээ. Америк нэгдсэн улсад бол шатсан савханцруудыг станцынхаа хажууд как саунд хадгалдаг. Энэ аргыг олонх байгаль хамгаалагчид илүү дээр арга гэж үздэг. Ядаж тээвэрлэлтийн эрсдэл багтай. Хамгийн хямд бөгөөд хамгийн түгээмэл арга бол одоо ямар нэгэн арга олдтол усан бассейн дотор нь байлгаж байгаа юм. Энэ бол хамгийн дээр арга гэж үзэж байна. Mögliche Lösung zu warten. Роберт Альварес Вашингтонд Сенатад болон мөн ерөнхийлөгч Клинтоны эрчим хүчний зөвлөхөр ажиллаж байхдаа атомын станцуудын аюулгүй байдлыг шалгуулж байсан хүн юм. 2003 онд бид шатсан савханцруудтай харьцах арга барил гэсэн өгүүлэл нийтээсэн. Хэрвээ террорист халдлагын уршихаар буюу ямар нэгэн үйл явдлаас болж усан санд байгаа ус гадагшаа улсууд савханцрууд халж гал түмэр гарна. Ийм гал түмэр гарвал маш их хэмжээний цацраг идэвхэд байдас орчинд тарна шүү дээ.
Тэгээд тэр нь Чернобылээс хавьгүй том газар нутаг. Магадгүй бүр 4 дахин том нутагт хүн амьдрах боломжгүй болно. Намайг энэ өгүүлгийг бичлээ гэж атомын үйлдвэр ихэн болон засгийн газрынхан их шүүмжилсэн. Тэгээд Конгресс энэ талаар судалж дүгнэлт гаргахыг Шинжлэх ухааны академид даалгасан юм. 2005 онд Шинжлэх ухааны академи бидний үннийг зөвшөөрч энэ аюул гарч болзошгүй бөгөөд энэ асуудлыг чухалчлан авч үзэхийг сануулсан юм. Герман болон Швейцарт онгоц унах аюулыг тооцож шатсан савханцруудыг хуурай газарт хадгалсан байгаа. Тэнд савханцруудыг гадуур нь бат бөх цементэн бүрхүүлээр хучиж онгоц осолтсон үед цацраг идэвхит бодис орчинд ил гаргахгүй байлгах хамгаалтуудыг хийж байна. Манай засгийн газар харин хөрөнгө мөнгөний тал дээр хийсэн юм одоогоор алга байна да. За жишээ нь гэхэд Франц улс гэхэд онгоц станц руу ойртож ирэхэд хамгаалах систем ажилладаг. Хамгаалалтын системтэй. Жишээ нь онгоц станц руу ойртон ирэхэд онгоцыг буудаж сөнөх хуультай. Манай улсад энэ талаар юу ч байдаггүй. Наад талын тоогоор 450 цөмийн хаягдал хадгалж байгаа усан байсын атомын эрчим хүчтэй орнуудад байна. Атомын цахилгаан станц болон дахин боловсруулах үйлдвэр болгон ядаж нэг бассейнтай байгаа. Өөрөөр хэлбэл 450 онцгой анхааран шалгаж байнга хянаж шалгаж байх газар байна гэсэн үг. Атомын хаягдлын аюулгүй тээвэрлэлтийг сайжруулах тал дээр анхаарч байгаа ч олон улсын терроризм урьдаас тооцоолж төсөөлөх аргагүй эрсдлүүд бий болгож байна. Аюул гарахад цацраг идэвхт бодис нэг хэсэг газар хордуулаад зогсохгүй тарж сарндаг нь маш их аюултай юм. Weitet sich aus. Corinne Lepage war französische Umweltministerin. Францын байгаль хамгаалахын сайд. Ermöglichte ihr eine aufgeklärte Betrachtung der Fragen, die die Kernenergie aufwirft. Бид энэ технологиг ашиглаж эхлэхдээ цөмийн хаягдлын асуудлыг ямар нэгэн аргаар шийдэх болно гэсэн мөрийг тавиад эхэлчихсэн. 70-аад оны үеэс эхэлсэн бид одоо 2010 он гарлаа шүү дээ. 40 гаруй жил болоход мөрийтэй тоглоомын хожил гараагүй л байна. Бид энэ хугацаанд ямар ч шийдэл олж чадсангүй. Дахин боловсруулах технологиор хаягдлын ихэнхийг буцааж ашиглаж чадахгүй байна. Эсвэл цөмийн хаягдлыг устгадаг юм уу, шатаадаг техник байх хэрэгтэй. Гэвч тийм технологи өнөөдөр байхгүй шүү дээ. Ийм л дээсэн дөрөв дээр байна. Энэ бол ерөнхийдөө удаан хугацаагаар төлөвлөх тууштай технологи бол биш юм. Өнөөдөр Францад атомын эрчим хүч болон нэг шашинтай зөвлөхөр ойлголт бол болсон л доо. Зүгний ч бай, барууны ч бай үзэлтэй олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн. Дээрээс нь байгаль орчинд ээлтэй технологи гэж ойлгогддог. Энэ нь асуудлыг бүр хөндрүүлж байгаа юм. Тодруулж хэлэх юм бол би атомын эрчим хүчийг шууд эсэргүүцдэг хүн биш. Гэхдээ энэ техник их төвөгтэй асуудал бий болгож байна. Эцэст нь хэлэхэд эдийн засгийн хувьд ч гэсэн ашигтай эсэх нь тодорхой биш. Тодорхой байгаа зүйл гэвэл нэгдүгээрт олон нийтээс нууцлаг ил тод биш. Бүдүүлэг систем Францын нийгэмд бий болгосон. Хоёрдугаарт бид атомын эрчим хүч рүү хэтэрхий орсон учраас бид нөхөн сэргээгддэг эрчим хүчийг орхигдуулсан. Үүний гайгаар Францын үйлдвэрлэл атомын эрчим хүчний хамааралд орчихсон. Цөмийн эрчим хүч ашиглах хэсэг тухайн асуудлыг авч үзье гэхэд хэн хүнийг эцэст нь шийдэх вэ? Энэ талаар чиглэл бодлогыг хэн гаргах ёстой вэ? Францад хэн атомын эрх мэдэлтэй байна вэ? Майкл Шнайдер бол олон улсын эрчим хүчний болон атомын биологийн аналист хүн юм. Michael Schneider ist ein internationaler Analytiker in Fragen Energie- und Atompolitik.
Францын эрчим хүчний бодлогыг улс төрчид биш харин экодемигийнхэн гаргадаг. Экодеми гэж юу юм бэ гэвэл академийн системийн хэсэг бүлэг хүмүүс юм л да. Францын эдит инженерийн сургуулиудын хамгийн илүүтүүдийн систем. Инженерийн сургуулиудаас эхний 10 хүн дээр өөр хэдэн хүн шалгаруулж нэмж авна. Сайндаа жилд 20 хүн байна. Эдгээр хүмүүс эрчим хүчний бодлого боловсруулах бүх ажлын байруудад очно гэсэн үг. Тэд эрчим хүчний бодлогод хамрагдах бүх бусад албанд бас очно л доо. Жишээ нь үйлдвэрлэлийн яамны сайд, шинжлэх ухааны, байгаль хамгаалах яам зэрэгт чухал үйлдвэрлэлүүдийн албанд. Жишээ нь одоогийн Аревагийн дарга, атомын эрчим хүчний газар, мөн EDF. Энэ бүгдийн чухал ажлын чухал албануудад академийн төгсөгчд ажиллаж байгаа. Улс төрчдөд бол сонирхож байгаа юм өөр байхгүй. Тэд академийн хэсэг бүлэг хүмүүст даатгаад тавьчихсан тул улс төрийн төрчдийн энэ талын мэдлэгийн төвшин бол аваарын зэрэглэлд орчихсон байгаа юм шүү дээ. Le débat de la présidentielle, das Streitgespräch im Präsidentschaftswahlkampf zwischen Ségolène Royal. Францын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон халз ярилцлага бол энэ байдлын тодорхой жишээ болсон юм. Улсын хамгийн дээд алба болох ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж байгаа хоёр хүн нь атомын сэдвээр ямар ч төлөвлөгөө мэдлэг байхгүй нь эрт байсан. Энэ асуудлыг зөвхөн эрчим хүчний салбарын бүлэг хүмүүсийн мэдэлд өгчихснийг харуулсан л да. Энэ бол ардчлалтай ямар ч холбоогүй болчихсон зүйл. Та атомын эрчим хүчийг дэмжих үү? Атомын эрчим хүч Франц эрчим хүчний хэдэн хувийг эзэлдэг вэ гэдгийг та мэдэх үү? Та дэмждэг үү? Хэдэн хувь бэ? Атомын эрчим хүчний ачаар бид бие даасан. Манай эрчим хүчний тал хувь нь атомын цахилгаан станцаас гардаг. Үгүй. Үгүй хатагтай. Үгүй. Манай эрчим хүчний тал хувь нь гардаг юм шүү. Францчууд юм ойлгох хэрэгтэй. Тийм ээ, Францчууд юм ойлгох хэрэгтэй. Гэхдээ тэдэнд ойлгуулж мэдээлж байгаа юм алга. Иргэдийн ихнээс нь атомын эрчим хүч бол нарийн төвхтэй ойлгох гэхэд хэцүү. Ер нь инженер болон мэрэгжлийн хүмүүст нь итгэсэн дээр гэсэн ойлголт өгсөн юм. Renaud Daborde Chatillon бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөн цөөн инженеруудын нэг юм. Энэ систем бол ганц толгойтой. Францын үйлдвэрлэлийн систем аристократ маягийн эсвэл бүгд найрамдах маягийн системтэй төстэй. Аристократ систем бол тийм ардчилсан шинж чанаргүй шүү дээ. Ер нь хэн нийгэмд баялагийг бүрдүүлдэг вэ гэж асуухад шин санаа, шин үтэл. Энэ шин санаа бүтээл ардчлалтай нэгт холбоотой байж тодорхой нэг хэсгийн сонирхлыг төлөөсөн биш. Харин ард түмний төлөө байх ёстой юм. Тэр шин санаа, шин бүтээл нь ард түмний зүгээс хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Атомын энергийн салбар ерөнхийдөө бол заавал ил тод байдал ардчлалтай зууралдах хэрэг байхгүй. Тэртээ тэргүй улс төрчдөг лоббид нь гэсэн хандлагатай байдаг. Ийм боловч ерөнхийд нь аваад үзэхэд цаашаа явах зам улам хэцүү болж байгаа нь харагдаж байна. Энэ салбар бол их азтай салбар юм аа. Нефтийн үнийн өсөлт, агаарын дулаарл гэх мэт. Энэ салбар гурван зүйлийг л шийдэж чадвал шууд ногоон гэрлэр 15 эгнээтэй автован тайл зүүрлэхээр. Нэгдүгürt аюулгүй байдал, хоёрдугаарт ардчилсан соёл, гуравдугаарт атомын хог хаягдал. Цөмийн хог хаягдал гэсэн. Атомын салбар албаар буруу мэдээлж эсвэл мэдээллийг нуун дарагдуулснаар атомын эрчим хүчтэй орон бүрт ард түмний эсэргүүцлийн хөдөлгөөн хүчтэй болсон юм. Энэ хөдөлгөөнүүд ардчилсан ил тод байдлыг шаардсан. Хэдэн 10 жил үргэлжилсний дараа Герман, Бельги, Итали зэрэг орнууд ард түмний шаардлагыг хүлээж авахд хүрсэн юм.
2000 оны 7 дугаар сарын 14-нд Германы канцлер Шрёдер нэгэн тунхаг гаргасан нь түүхэн үйл явдал байлаа. Герман улс цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтийг алхам алхмаар зогсоохоо зарласан юм. Бид цөмийн салбартай хэлэлцээр хийсэн. Тэгээд 32 жилийн дотор үйлдвэрлэлтийг зогсоохоор тогтлоо. Герман улс атомын эрчим хүч үйлдвэрлэлээ зогсоох шийдвэр гаргасан ч урд үйлдвэрлэсэн цөмийн хог хаягдлын асуудал шийдэгдэхгүй нь мэдээж юм. Маш их цацраг идэвх цахимцруудыг дахин боловсруулах зорилгоор Германаас Франц руу очдог. Тэнд дахин боловсруулалт хийсний дараа гарсан цөмийн дээд зэргийн хортой хогийг Германууд буцааж авахулдаг. Энэ маш аюултай атомын хогийг гадуур нь шилээр бүрхүүл хийж шилэн бүрэл мэт хэлбэрт оруулж тээвэрлэнэ. Жил болгон энэ аюултай хог хаягдлыг ачсан галт тэргийн цуваа Германы Горлебен гэдэг цөмийн хогийн агуулга руу ачигдана. Атомын эрчим хүчний эсрэг тэмцэл энэ цөмийн хог хаягдлын тээврийн үед ширүүс цагдаагийн байгууллагууд болон ард иргэдийн хооронд мөргөлдөөн болдог. Зарим цөмийн хог хаягдал ачсан галт тэрэг 15,000 хүртэл цагдаагаар хамгаалуулдаг ч тохиолдол гарна. Эдгээр тэмцэл нь ард иргэдийн цөмийн хаягдлын аюулаас айсны тод илэрлэл юм. Атомын эрчим хүчнээс татгалзах Германы бодлого нь тэдний улс төрийн сонгуулийн нэг чухал сэдэв болсон. Цөмийн хог хаягдлын айдас бол гүн айдас юм. Ард түмний итгэл найдварыг олж авахын тулд атомын салбар цөмийн хогийн асуудлыг шийдэхээс өөр арга тэдэнд байхгүй юм. Эрдэмтдийн таамаглалаар цөмийн хог хаягдлыг 2050 оноос хойш атомын трансмутац аргаар шийдэж магадгүй гэж үзэж байна. Тэр технологиг бий болтол цөмийн хог хаягдлыг газар булгаас өөр аргагүй. Францын Бихер гэдэг газар цөмийн хог хаягдлыг булгах ажлыг шинжлэх лаборатори байгуулсан байна. Эрдэмтэд цөмийн хаягдлыг энд газрын гүнд маш гүнд булгах боломжийг судалж байна. За явцгаая. Одоо 490 м гүн рүү орцгоно. Энэ бол 422-оос 522 м гүнд байгаа ус нэвтрэхгүй чулуулаг байгаа юм. Энэ хоёр бидэнд байгуулж байгаа лабораторийг үзүүлж байна. Одоогоор энд 30-аас 35 хүн ажиллаж байна. Actuellement, il doit y avoir 30-35 personnes. Энэ Бюрийн лабораторид цөмийн хог хаягдал одоо хадгалаагүй. Зөвхөн шинжилгээ судалгааны зориулалтаар ажиллуулж барьж байгаа юм байна. Хэрвээ энэ шинжилгээний үр дүн боломжийн гэж гарвал дараа нь жинхэнэ атомын хог цөмийн хогийн цэг болгох юм байна. Энд цөмийн маш их аюултай буюу дунд зэргийн аюултай хог хаягдлыг булгах зорилготойгоор судалж байна. Дээд зэргийн аюултай хог хаягдлыг хэдэн 10,000-аас хэдэн 100,000 жилийн туршид энэ чулуулаг хадгалж чадах уу гэдгийг судалж байна. Хэдэн 100,000 жилийн дараа цөмийн хаягдлыг хадгалж байгаа сав нь элэгдэж муудна. Иймд энэ чулуулаг бүх хог хаягдлуудыг хоргүй болтол нь хадгалж чадаж байх ёстой юм л да. Цемент, шил, ган саван хайрцаг нь цаг хугацааны явцад элэгдэж алга болно. Түүний дараа цөмийн хог энэ чулуулаг руу орно. Цөмийн хог ядаж 200,000 жил аюултай байна. Түүнээс өмнө байгальд нэвтэрч орох ёсгүй. Энэ инженеруудын тооцоололт бол амьдралын үнцэнтэй. In 100 oder 200 Jahren werden die Stollen voller Abfälle sicherlich wieder verschlossen. Dann ist kein Weg zurück mehr möglich.
Хэрвээ энэ агуулга цаашид ашиглагдахаар болоод баригдах болвол 2025-аас 2030 оны үед баригдлаа гэхэд дараа нь 70-аас 100 жил энэ агуулгыг ажилуулах ёстой. Дараа нь 200 орчим жил эсвэл тэрнээс ч олон жил хянаж шалгах хэрэгтэй болно. Түүнээс хойш бараг мартагдчих болно. Энэ мартагдсан үед ч гэсэн аюулгүй байх ёстой юм. Хэдэн нэгэн цагт археологчид энэ агуулгыг олвол яах вэ? Энэ талаар хүмүүсийн бодлыг асуусан байдаг. Зарим хүмүүс дээр нь том санамжуулахын үлдэх пирамид, хөшөө дурсамж барих хэрэгтэй гэсэн байдаг. Нөгөөний хэсэг нь болохоор мартагдуулах хэрэгтэй гэсэн байдаг. Ер нь зөгнөлт кино шиг л явдал гэсэн үг. Яг ямар юм болохоор хэдэн зуун мянган жилийн дараа л мэдэгдэх баг. Итгэл үнэмшлийн хувьд гэвэл энэ цөмийн хог хаягдлын талаар хүний чадварт итгэхгүй эсвэл энэ чулуулагийн бүх батад итгэхгүй гэдэг асуудал гарч ирж байгаа юм да. Энэ нутаг 200 мянган жилийн дараа ямар хөө байдалтай байх вэ? Энд нэг хот байх болов, мөнх настай газар байх уу, эсвэл далай байх уу, эсвэл өнөөдөр шиг тэжээлийн ургамал ургаж байх уу? Атомын эрчим хүч бол биднийг ийм урт хугацаанд бодож төлөвлөлөх цорын ганц технологи юм. 200 мянган жил. Бид 6000 гаруй үед амжилсан удмаа өнөөдрийнхөө үйл ажиллагаанаас хамгаалах ёстой болж байна. Энэ инженер хүн 6000 гаруй үед амжих хойч үеэ хамгаалах үүрэг хариуцах болж байна. Бид энд итгэж болох юм уу? Бернард Бигот бол Францын атомын эрчим хүчний комиссар. Энэ хүн бол Францын ерөнхийлөгчийн болон Францын засгийн газрын шинжлэх ухааны болон техникийн зөвлөх. Кристосийн сүмийг барьсан барилгачид өнөөдрийг хүртэл барьсан сайхан барилга нь байж байна гэж бодож байгаагүй байх л да. Харин тэд барилгынхаа материалын чанарт итгэж байсан байх. Сүмийн хаягдал бол яг л энэнтэй адилхан. Сүмийн хог хаягдлын төгс төгөлдөр хамгаалах баталгааг бид өнөөдөр өгч чадаж байна шүү дээ. Тийм байгаа биз? Та яаж ийм итгэлтэй хэлж чадж байна? Сүмийн хог хаягдлын талаар ярихад миний хувьд нэг маш чухал зүйл байдаг. Энэ бол итгэл найдвар. Хэрвээ хүн физикийн хууль шийдвэр гаргагч улс төрчдөд, эрдэмтдэд, атомын компаниудад итгэхгүй юм бол юу ч бий болохгүй. Ирээдүйг бичиж байгаа хүмүүст итгэл найдварыг өгөх ёстой. Тэдэнд итгэл найдвар хэрэгтэй. Бид сурвалжилгынхаа эцэст нэр хүндтэй нэгэн астрофизикч Хуберт Ривис эрдэмтэнтэй уулзаж бидэнд 200 мянган жилийн турш хариуцлага хүлээлгэж байгаа энэ технологийн талаар түүний бодлыг асуусан юм. Атомын эрчим хүчний онцлог бол ирээдүйд ачаа өөрүүлж байгаад оршино. Нэг атомын реакторыг ажилуулж эхэлсэн өдрөөс эхлэн түүнийг унтраагаад байшин барилгын нурааж дуустал 100 гаруй жил шаардлагдан. Энэ хугацаанд ямар ч улс төрийн хүчин ийм удаан хугацаагаар ирэх барихгүй. Жишээ нь хизээ нэгэн цагт их баян байсан Аргентин одоо их ядуу болсон зөвлөлт холбоот улс байхгүй болсон гэх мэт. Ямар ч байсан мянган жил үргэлжлэх улс төрийн хүчин гэж бол байхгүй. Та жишээ нь Египт хөгжингүй байсан үедээ цөмийн хаягдал хураасан байжээ гэж төсөөлдөө. Тийм байсан бол хэн өнөөдөр тэр хогийг хариуцах вүлээ? Хүн төрлөختөн цөмийн хог хаягдлын асуудлаар ийм урт удаан хугацаагаар төлөвлөхийг миний хувьд үлэмжийн солиорл гэж үзэж байна. Энэ бол үлэмжийн солиорл. Орчуулсан Германы Франкфурт хотын монголчуудын ирээдүйн холбоо.
Дууны найруулагч Мегмар Сүрэн, тайлбарыг уншсан Сод Баяр, Инх гэрэл. TM телевизийн кино алба 2011 он.